За сайн байцгаана уу. Өнөөдрийнхөө подкастыг эхэлж байна. За бид нар өмнөх подкастуудаар ер нь маш олон сэдвүүдийн талаар ярьсан байгаа. За манай байгууллагын гол онцлог маань подкастуудын манай онцлог архины хамаарал болон архинаас тэр давхар хамаарж байгаа гэр бүлийн гишүүдэд зориулж явуулж байгаа. За тэгээ өнөөдөр болохоор бид нар подкаста болохоор өөрчлөлийн хүтэж байгуулгын гэр бүл судлаач ажилтан байна. За тэгээд тэрнтэйгээ хамт яг ямар подкастын сэдвээр ярих гэж байна гэхээр нэг сонирхолтой сэдвийн дагуу ярих гэж байна. За та тэмдэгнэр ашиглаж нөхрийгөө хэрхэн зэмлэх вэ? Эсвэл хэрхэн одоо бурууг нь ойлгуулах вэ гэдэг талаар ярих гэж байна. Өмнөх подкастуудаар бид нар за та одоо архи угаад ирсэн нөхрөө тийм ээ яаж одоо маргааш нь ирүүний шүл болгодог бол зогсоогоорой гэж хэлээд байгаа ш. Тэгвэл одоо яг яах юм гэдэг талаар Мэндэ бит хоёр маань ярилцах гэж байна. Тэгэхээр Мэндэ маань одоо тэрнээс өмнө өөрийнхөө талаар тэгээ товч танилцуулах байхаа. Тэгээ ярианд орё тий. За сайн байцгаана уу. Намаа Мэндэ гэдэг 2011 оноос хойш гэр бүл эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаа. Сургалт зөвлөгөөн дээр ажилласан юм хүн байна. За өнөөдөр архин нөхөр нь ингээд архиугаад ирээд тасраа унчлаа. Маргааш өглөө босоод ирлээ. Юм хэлмээр байдаг, хил захнаад байдаг, уур хүрээд гомдоо ташгармаар байдаг тий. Наад бүх юма янзал гэд ингэмээр байдаг. Гэтэл болохгүй гэж байгаа тий. Тэгэхээр бид нар архиол гэдэг байгаа шүү дээ. Тий бити ирүүний шил уулгаа. Тэгвэл тэгээ яах юм дотор багтраад байна шүү дээ. За тэгэхээр хамгийн ихний алхам бол ерөөсөө iMessage гэж ярьж байгаа. Энэ бол зөвхөн давхар хамааралтай биш. Бүх гэр бүлүүдийн ойлголцох алтан дүрм. За тэр юу вэ гэхээр надад буюу би гэж ярихыг хэлж байгаа. Түүнээс чи уугаа, чи инглээ, чи гэр орон сүтгэлээ чамаас болж гэсэн чи гэсэн үгээ хасаад би гэсэн үг. За жишээлбэл за чамайг бид нар подкаст болгон дээр ярьж байгаа тий. Жишээлбэл чамайг өчигдөр орой ингээ орж ирэхэд бид нар айгүйх айлаа. Маш их төвшлээ. Юм аваад чулуудаад ингэх үед хүүхдийн маань нүд амыг тест өгчих үедээ гээд хүүгээ аваад нааш цааш нь болгоод ингээд бид нар маш их айлаа. Би үнэхээр одоо цөхөрч байна. Тэгээ үнэхээр би чамд гомдож байна. Одоо яаж үргэлжлүүлж амьдрахаач би одоо мэдэхгүй байна те. Би ингээд чамаа түшиглээд чиний хань ижил болоод чамайг намайг аваад явах чадaltaй залуу гэд би чамтай гэрэлсэн. Гэтэл одоо миний сэтгэл айгүй муур хүрч байна миний бүр дотор. Би бүр ингээд багтарч байна. Би бас амар гомдож байна би чамд. Тэгээ одоо би үнэхээр үргэлжлүүлж яаж амьдрахаа би мэдэхгүй байна. Би үнэхээр цөхөрч байна. iMessage тий. Энэ бол би надад миний мэдрэмж ийм болчиход байна. Энэ бүх амьдралын он жилүүд, энэ бүх үйл явдлууд чинь намайг эцэстээ ийм хэцүү цөхрөл, гутрал, айдас төгшүүр дотор утсаа авахаа болол, мессеж ирэхээ болол алга болох үед ингээл тэр өдрийн төгшүүр, тэр өдрийн бүх юм ингээл эхэлдэг. Тэгэл бүх юм орон гарan ажил юу болсон ингээл 100 задгаа ийм байдалд л ордог. За би наадахны чи ялгааг хүмүүс нэг ойлгуулах нь бол чи сая iMessage-н дээр илдгээр хөвтэй хэллээ те. Би тэгвэл хүмүүс яаж хэлдэг вэ гэдгийг энэ хэлж үзье те. За нөхрийгөө буруутгаж те. Ядаргаатай чамаас болж өчигдөр би унтаж чадсангүй. Ядаргаатай хүүхдүүдэд чи үргэлж ингэж зовоох уу? Чи дандаа л уцаа салгаад алга болчих юм. Хизээ ингэхэ болох юм бэ? Хизээ чи биднийг зовоохоо болох юм бэ? Ямар ядаргаатай юм бэ? Би чамаас салмаар байна тий. Бараг миний дургу үрж гин. Би чамайг өвхөөсэй гэж бодож гин. Зүгээр л чи гэрээс мань зүгээр эсвэл яваад үг эсвэл бид нэр зайлаад үгүй. За энэ байгаа тий. Зөв товчхон. Гэхдээ яг энэ бодит амьдрал дээр байгаа штэ. Тий. Тэг ингэж хэлэх байдал. Тэгвэл ингэж хэлэх чиний тий төрөний шиг iMessage-н дээр төвлөрөөд илтгэр хэлэх хоёрын ялгаа ач холбогдол хүмүүс ямар байх вэ? За тэгээ манай ганаагч маань хэллээ шүү дээ. Ихэнх гэр бүл яг л ингэж илэрхийлж байгаа. Тэр бол үнэн. За тэгвэл би ингээд сонсогч хүмүүсээс эмэгтэйчүүдээс асуумаар байна. За ингэж илэрхийлээ та ямар ашиг олсон бэ? Ямар нэг үр дүнд хүрсэн үү? Ингэж илэрхийлээд. Магадгүй зарим нөхрүүд маань чимээгүй те өөрөө уугаад тэнд бантан утгах учраас чимээгүй юм хийгээд эхний 1 2 3 өдөр айгүй аятайхан гоё ингээд бараг зарим эмэгтэй ингээд би бүр тэр яг ирүүний шүл уулгаад нөхрөө нам дарж ах үедээ бүр донтцсон байсан. Бүр ингээд тэр үеийг бүр хүлээдэг хэд тоногч хамаагүй архитаад ирэхэд бүр яг тэр ялан дийлэх үеэ бүр амттаа хүлээдэг бүр адилхан юм донтогч болсон байсан. Нөхртөө донтож байгаа. Тийм нөхрийгөө яг тэр ялан дийлж байгаа тэр цаг мөчн л хамгийн өөрийнхөө амьд байгааг мэдэрч байгаа. Нөхрөө ялж байгаа, өшөөг авж байгаа цаг үе. За тийм байна. Нөгөө талаар зарим нөхрүүд болохоор ийм
буруутгал ингээ өөрийг нь чи гэж чижилсэн энэ дайралтыг хүчтэй зан чанартай ирчүүд бол эсэргүүцээд орилж ичгараад бүр хэнийгч дуурахгүй болгодог. Нүдэрээ харцаараа та нар надтай одоо юу ч ярихгүй шүү гэд. Архиусны дараа бүх хүн чимээг байдаг. Эсвэл эрүүний шүлнээс айгаад нөгөө архиу хугацаагаа уртсгаад дахиад уугаад ингээ уртсгаа авчдаг. Тэгэхээр би нэг ахыг нөгөө ингэж ярьжсэн л та тэр ах. Би маргааш найр хуучаад те ингээд өглөөс хэрэгтэй хүнчлөөсөө цухаж чаддгүй гэдэг аахгүй. Би ямар хэрэг тарьсан бол юу болсон бол те баг тэрийг мэдэрмээргүй. Тэгээ мэдрэхгүй тулд тэр нөгөө айхтар ичгүүр ийм мэдрэмж тэр санаа зовлтын мэдрэмж байгаа учраас тэр мэдрэхгүй тулд дахиад уучмаар байдаг. Уучмаар байдаг байсан. Яг тэр ах маань одоо л уудгүй л те гэж хэлжсэн байхгүй. Тэнгүүд нөгөө өөртөө хүн л юм чинь өөртөө тэрийг мэдрээд нь штэ. Би буруу юм хийсэн шүү гэдгээ те. Тэгэхээр бодит үннээс те хэрэг тарьсан тэр болгоноос ингээд цухтмаар байгаа. Амар хэцүү байгаа. Тий. Өөрөө мэдээд нь штэ. Тэгээ яг ийм байдалтай ингээ нөхрүүд маань сэрдэг байх нэ. Тэгээ баг юу болцсон юм бэ гэдэг өөр хүн хийсэн юм шиг тэр бүх юм хардаг тий. Тэгээ яг энэ үед бид нар яг натурал тий өөрсдийнхөө хэлмээр байгаа, ашгармаар байгаа, орилмоор байгаа, уйлмаар байгаа бүх юмараа ингээ дэлбэрлээгээд ямар ч үр дүнд хүрдэггүй юм байна гэдгийг бид нар олон ингээд амьдрал түрүүний миний шиг харилцсанаар үр дүнд хүрэхгүй. Хичнээн жил та тэгж харилцсан бай тээ. Олон жил ингээл хашгираал уурлал орилол зайл нохоо гахаа гэл ингээл амьдарч идэг. Гэхдээ нөгөө нөхөр нь усаар л идэг, эхнэр нь ч гэсэн уралсаар л идэг. Энэ сая ярьсан зөвлөгөө буюу iMessage буюу надад ийм байна гэж ярих чинь нэг айгүй том ашигтай байхгүй юу. За тэр нь юу вэ гэхээр яг нөхрийнхөө өмнө суугаад нүдрүү нь харж агаад ингээд надад айгүй амар байлаа. Гэт эндээ ширээ аваа шийдсэн чинь миний охиныг онох шахлаа. Охин чинь ингээ бүр одоо хүртэл ингээд гар хөлн салганаад энд байж байна. Айцтай. Бүр хичээл дээрээ багш нь бүр ингээ хөөхт чинь яац юм бэ гэж залгаж байна. Тэгээ ингээд заримдаа өмнө нь чи ингээ агсан тавьснаас болоод миний хүүг ингээ хамар дуурдаг болсон. Ингээ нэг юм сонин дуурайд байдаг. Тэгээд энэ болгоог ингээ харахад миний сэтгэл эмтэрч байна. Хүүхдүүдээ чамаас болж ингэж гэмтэж байгааг харахад би бүр амар хэцүү байна миний дотор. Тэгээ би чамд амар гомдож байна. Тэгээ би одоо яаж цааш үргэлжлүүлэхээ ч мэдэхгүй байна. Заримдаа бүр ингээ чамд уур хүрээ бүр цохоо зодчмоор ингээ санагддаг. Бид нар луу дайраад янз бүр юм хийхгүй. Би одоо яах вэ? Эсрэг босмоор юм шиг тий. Бүр чамааг бүр хинч биш болгомоор. Эргээгээд биднэрт хийж байгаа юм бүр амсуулмаар санагддаг. Тэгээд гэтэл чи ямар ухаантай ирэх хүн блэ? Чи уугаагүй идэ энэ гэрийн чи өрхийн тэргүүн чи бидний баатар штэ. Гэтэл ингээ уусан үедээ бид нарыг үнэхээр айц хүүцэд автуулж байна. Тэгээд чиний ингээд хайртай ихнэр хайрлан те хамтдаа жарган амьдралаа бүтээгээд хоёр хөрхөн хүүхдээ чинь гаргаа суудсан ихнэр чинь одоо юм цөхрөлт орсон байна. Магадгүй зарим эмэгтэйчүүд ингэж хэлжсэн баг. Ингэж хэлээд ч ойлгохгүй юм байна гэж бодож байсан баг. Гэтэл яг ингэж хэлсний ач холбогдол эсвэл энэ нэг удаа юм уу хоёр удаа хэлээд ойлгочих зүйл үү? За яг мэдрэмжээ нөхрөөсөө ичгүүгээр өөрийгөө доошоо орж ийн гэж бодохгүйгээр шударгаар уйлаад чамаагүй илэрхийлэх үед бидний дотор ууж ирдэг. Яг нэгдүгээр ач холбогдол. Одоо нэгсэндээ та өөрийгөө давхар хамаарлаас бас гаргах нэг алхам хийж байгаа. Дотор ч буглаасан олон мэдрэмжүүдийг яг асуудал үүсгэсэн эзэнд нь та гаргаж байна. Үнэн байдлаар хэлэх хэрэгтэй гэдэг нь шүү дээ. Ер нь нөгөө зарим эмэгтэйчүүд ингэдэг байхгүй юу? Би ингээ өөрийгөө илэрхийлжүүл дахиад гомдоо дахиад уугаад явчихна гэдэг. Гэхдээ энийг зүгээр яг үнэн байдлаар илдгээр илэрхийлээрэ гэдгийг хэлж байна те. Яг үнэ. Одоо нөхрөө буруутахгүйгээр чи ингэсэн учраас бид нар ингэж юм биш байгаа зү те. Надад ийм байна, охинд чи ийм байна, хүүд чи ийм байна. Эхнэр чи ингээ гунигтай, гомдолтой, цөхрөлтөө, уур бухимдалтай юм төөрөлт яахаач мэдэхгүй юм. Нөгөө юм даруулгүй завь шиг ингээд амьдралд ингээд хүл алдаад явж штэ. Миний ханаа сэрээч гэсэн ийм байдлаар ингээд ярих хэрэгтэй. Ингээд нэг удаа яриад тэр хүн ухаарах гэж болно. Тэгээ зөвхөн архины асуудал дээр биш гэр бүлд олон асуудлууд байдаг.
Тэгээд ганцхан удаа яриад амжилттай болсон асуудал гэж баг байдаггүй. Бид нар нөө дасгал хийгээд үрдэн булчин шүрмэст үрдэн үзүүлдэг шиг энэ олон жил давтамжтай уусан донтолтын асуудалтай хүнд нэг удаа цэцэн цэлмэг хичээж яриад өөрчлөх болохгүй. Яг үнэн тий. Тэгэхээр та энийг тууштайгаар магадгүй таны нөхөр уужил байг. Харин таны үйлдэл эрүүл болоод та өөрийгөө гоё чөлөөлөөд ээждээ мө аавдаа мө найзтай нөхрөө муулахгүйгээр яг эзэнд нь яг нүдрүү нь харж агаад буруутахгүйгээр доторх мэдрэмжээ уудлаад түүнээс би яах вэ гэдгийг асуугаад түүнийг эр хүн гэдгийг нь хэлээд ингээ сэрээгээд түүнд ийм эрүүл хариу үйлдэлүүдийг үзүүлээд байх хэрэгтэй. Яг үнэнтэй эзэнд нь гэдэг үг чинь аягүй чухал байна. Хүмүүс эхнэрүүд ялангуяа нөхөр нь арх удаг тий одоо эхнэрүүд бол эзэнд нь баг гаргадаг байхгүй. Гаргахаараа ойрлол хашгичаал уурлал бухимдаал чи гэдэг. Ихэнхдээ яг дотор байгаа тэр жинхэнэ мэдрэмжээ эзэнд нь биш өөр хүмүүст гаргаад байна. Тий. Тэгэхээр эхлээд нөгөө хуримтлагдсан их уур хилэн байгаа. Юу ийм цэцэн цэлмэг ярих те магадгүй. Орилмоор, хашгирмаар юм аваад чулуудчмаар цохоо хийчмаар. Амар оволцож байгаа бах. Тэгэхээр ингээд уураа гаргах янз бүрийн юмнууд YouTube-ээр зөндөө байгаа хаа тий интернет тайвшруулах. Тий өөрийгөө тайвшруулад айгуу гой урт амьсгаа аваад эсвэл нэг гарч агаад нэг сайхан чанга чарлаад тий амар чанга хашгирчгаар хүн бас нэг гой болчдөг тий. Тэгээд та бас эрүүгээ суллаараа гэж би хэлмээр байна. Тэг хүмүүс ууралцууд өөр ирэхгүй ингээд эрүүгээ шүдээ зуудаг юм байна л та. Бүх булчин зангирдаг. Харин та ингээ эрүүгээ суллаад ирэх үед ингээ таны бие дагаа суларч идэг. Тэгэхээр магадгүй танд бас нөгөө тайвширхад хугацаа орно. Тэгээд та ийм хүчтэй бориглсон бүр хашгирах гээд байгаа энэ эмоцоо жоохон сарнаагаад аль нэг тийш нь гадагшаа хашгираад ч юм уу эсвэл нөгөө амандаа ус балгаж агаад ингээ хоолоогоо зайлж байгаа юм шиг ингээд тэгээ хашгирахаар ингээ хажуу авираг айл мэл сонсогддгүү. Амар чанга хашгирсан ч ингээд хоолоо дотор ингээд хоолоо зайлж болохоор гор гэ тэрүүхэн тэндээ ингээд байж идэм байх лээ. Тэгээ зарим хүмүүс бол ингээд гадаа би ер нь гараад нэг алхачаад тэр ингээд аав тасраа унтсан тий. Ээж нэг 5 минут балкон дээр гараад эсвэл нэг ашаар угаа нэг 5 минут гараад тэгээд алхаадах юм. Тийм. Тэгээд нэг орчноос солиод нэг алхаад тий. Тэгээд нэг жоохон эрүүл ухаантай болж авч жагаад үгээ бэлтжиад ярина. Тэгээ өнөөдөр би нэг айгүй амархан ингээд ярьчлаа штэ. Гэхдээ ингэж ярьж би өөрийнхөө амьдралд бас хэрэгжүүлэхэд айгүй олон сарын хичээл зүтгэл орсон. Яг үнэн тий. Буруу зүрүү ярина, уурын хүргэн бүр ингээд дэврэгэн тий. Тий. Тэгээ нөгөө дээрэс нь арх уудсан байгаа үед нь бол бити яриараа гэдэг ааш тий. Маргааш нь бид нар хүмүүсийг нөгөө нэг за нөхрөө өөрчлөх гэж оролдоод хэрэггүй гэдэг. За энэ өөрчлөгч оролдоод хэрэггүй гингүү та зөв одоо үйлдэл зөв хандлагыг бий болгоорой. Буруу хандлага, буруу үйлдэлүүдээ хойш нь ингээ орхи. Нөхрөө тэрчгээр нь орхи гэдэг. Гэхдээ орхи гэдэг маань нөгөө буруу хийсэн зүйлсүүдийг өнгөрөөгөөд өөрөө ингээд бүр хэцүү байдалд ороод байгаа гэсэн үг бас биш байгаа тий. Одоо заал хэлж ярих юм аа хос юм чинь хилэлцэж ярилцаж тэнд нэг одоо шийдвэр төрж эсвэл өөрөө тайвшраад яг хэлэх үгээ хэлээд ингээд цаашаа алхах хэрэгтэй байгаа. Гэтэл эн чинь олон удаагийн давтамжаар за дээрэс нь мэдээж цаг хугацаар өнөөдрийг хүртэл тойрын харилцаа ийм одоо хэцүү байдалд орсон нь баг багаар хуримтлагдаж нэмэгдэж явсаар байгаад энэ маш том зүйл болсон шиг та өнөөдрөөс эхлээд сайн зүйлийг багаар эхлэхэд энэ бас таны амьдралд баг багаар ингээд тасгалжуулаад ирэхэд айгүй том сайхан зүйл болох бах тий. Яг үнэ. Баг багаар бид нар хийгээд сурах үед нөө сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн чихэн онгож эхэлнэ. Эхлээд энэ юу болчихв гэдэг итгэхгүй шүү дээ гайхаал. Энэ одоо яагаад байна гэд. Тэгээ явандаа эхнэрийнх нь хариу үйлдэл эрүүл зүв байгаад ирэх юм бол тэр хүнд нөлөөллөө бас өгч болно. Тэгэхдээ эхнэрүүд бидний хийж чадах хамгийн түрүүний зүйл бол өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулах. Тавар хамаарлаасаа гарах. Тэгэхээр эзэнд нь нөгөө дотор байгаа юм уудлах нь өөрийгөө чөлөөлж байгаа, өөрийгөө хайрлаж байгаа нэг асуудал гаргасан эзэнд нь тий. Яг үнэ. Тэгээд ингээ хэлэхээр одоо дахиад уугаа явчих үү дээ. Ингээ амаа хамигчдаг тий. Гэтэл уучлаараа хэлсэн ч хэлээгүй ч тэр уухал болно. Яг үнэ. Тэгэхээр үнэнтэй тэр хүн нүүр тулхал хэрэгтэй. Эхнэр нь ийм байгаа нь үнэн шүү дээ. Хүүхдүүд нь ингэж гэмтэж бэртэж сэтгэл зүйн болон бие махбодын шарх авч байгаа нь үнэн. Тэгээд энэний хор уршиг ч гэсэн ярих хэрэгтэй. Тэгээд чамаас болж би тохирж гин биш. Бидний хүүхэд ийм болчлоо. Одоо яах вэ? Хоёлаа хүүгээ охиноо яаж хаана үзүүлэх үү яах вэ гэхүү гэд.
ингээ хамтдаа хүүхдүүдтэй тэгээ гаргасан хохирлуудаа өөрөө төлөх. Тэрийг өөр бид нар араас нь төлж явах шүү дээ. Тэр гарц гаргалгааг нь бас хийлж засах залруулах юм хийх нь зүг. Одоо тэгээд нэг чамайг ярьжсэн чинь надад ингэж бодогдоод байна. Айгу ер нь баг 7 хоногийн 5 өдөр нуучдаг. 4 өдөр нуучдаг нөхрүүд байна те. Тэр болгон дээр нь ингээд авах. Тэр болгон дээр нь би ингээ хилээд байгаа нь надад өөрт өвлж байгаа ч юм шиг санагдах юм болов яах юм бол. Тэ мэ? Яг яаж одоо би илтгэр ярих гэдэг нь штэ. Нөхөр уугаад ирлээ. Тэгээд дараа нь тэр асуудлыг ингээ илтгэр ярилцах гэдэг. Найзаасаа би нэг сонсч ирсэн. Байнга эрүүл хариу үйлдэл үзүүлж би чадахгүй байсан. Үнэхээр амаргүй юм бэлээ. Аянгүр төвөгтөө бүр үгээ бодоод баг Монгол хэлээ мартцсан. Тэгж яхаар хашгирчул надад айгүй амар байсан. Тэгээд тэр хүн найз манд болохоор за уугаад ирэхэд эхний удаа айгүй ухаантай ирсэн гинэ. Тэгээ нөхөр нь айгүй баярлаад амар ингээл урд тойн орж гүйсэн. Тэгсэн чинь төд удахгүй дахиад уудсан чинь уур нүрэ хашгирсан байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй эхний цикл бол ийм байна. Алдаад оноод ингээл явах бах. Зарим үед би бүр нөхөртөө ярихаас ч дургүй ирдэг. Тэгэхээр бүх үед ярих арлав байхгүй шүү дээ. Яг эхнэр хүн та нөхөр ярмааргүй бол ярмааргүй. Тийм. Би юу ч ярмааргүй байна. Зүгээр ингээ ярих бүр үг дууссан тий. Тэгэд эхнэр хүн та өөрийнхөө нөхрийг ээжсэн ч илүү хамгийн дотны мэдэх хүн. Тэгээ хизээ зөв цаг вэ? Хизээ тэр үг сонсохоор байна вэ? Тэрийг ингээ ажиглаж агаад ингээл бүх үед нь л нэг цэцэн цэлмэг ингээд байвал үг ихтүүл хичнээн ухаантай байсан ч тэр үг бас нөгөө илүүц болдог тий. Тэгэхээр яг нөгөө давс хужрын тааруулна гэдэг шиг хандах хэрэгтэй. Тэгээ одоо тэр найз маань ямар болж өөрчлөгдсөн бэ гэвэл амар юм нөгөө бодоод байх шаардлагагүйгээр шууд эрүүл хариу үйлдэл үзүүлдэг. Тэгэл заримдаа би дуурмааргүй байна гэл болоо. Заавал дуурах шаардлагагүй шүү дээ. Зүгээр хараад миний амар дургуурч байна. Би ганцаараа баймар. Тэрийг ойлгож шашгараагүй. Гэхдээ өөрийгөө доторхыг үннээр нь хэлцэн. Тэгэл нөхөр нь ингээл гайхаал илдээл хойноос нь ойлгохгүй тэгээд ахаач болцсон. Энэ надаас болоод мэдээж би ингээ уугаад хамаг юма түүчгээр энэ шаналж байгаа энэ хэцүү байгаа. Тэгээ энэ өөрөө ганцаараа жоохон тайвширмаар байгаа юм байна. Ингээ хүүхдүүдэд харж өгөөд нөхөр их нэртэй ингээ тайтгарах цаг гаргаж өгдөг. Хийсэн хэрэгтэй бас ингээ гимшиж байгаа нэг хэлбэртэй. Тэгээ ихнэр нь өөрөө тайвширчаад ингээ орж ирээд хамтдаа нөгөө халуун дулаан байх нөгөө энэ л архиухаа болчул гэл бүх фокусаа архин дээрээ тавиад хайрын харилцаагаа орхиод байх биш. За тэр арх байж л үгтэй. За эрүүл үед нь та хоёр гоё жаргалтай халуун дулаан байх юм аа ингээд бас яагаад өрдөөгд гоё хийгээд байж болохгүй. Яг үнэн тий. Тэгээд одоо ингээд архиугаал ирэхээр амар муухай харагддаг учраас бид нараас арчаагүй гэл тий. Ногш өстө нэрээ өхүүл таар нь ингэж амьдэрч яадیں гэл те бид нар бүх ингээ муу мухаа үгээр ер нөхрүүдэд хараадаг. За тэгэд подкаст эхлэх үед ганаагч манд хэлсэнтэй тэмдэг нэргээд. За тэрэн дээр жишээлбэл амар тийм 50 тогтсон хүн байжгаад уухаараа арслан бар болдог хүмүүс байдаг. Тэр үед ингээл чи өстө балиар амтантай өөдгөө өстө чи ингэсэн гэд тэхээсээ илүү чи орж ирэл ингээл арслан бар шиг те гэр орноо нураагаад ингээ хайцсан. Тэр чи хараа бид нар үнэхээр айлаа. Тэгээ нөхрөө арчааг үүлгэн салгаанст маанаг гэжснээс арслан бар шиг гэж төлөөлүүлж хэлэх те. Тэгээд айгүй юм хутга шүүг авдаг хүмүүс байдаг те. Тэгээд чи алуурчин дээрэмч шиг байх юм аа. Яг л нэг юм хүний 8-ны нэг амар алуурч ороод ирсэн юм шиг бид нар айдаг штеп. Бүх хутга шүүгөө нуудаг те. Ийм амар айдсан гэ бид нар түүх юм аа. Гэтэл чи чинь бидний хамгаалагч те. Энэ гэр орны өрхийн тэргүүн бүх гадны юмнаас бидрийг хамгаалдаг. Бидний уулд хамгаалагч шүү дээ баатар. Гэтэл бидрийг ингээ айлгаад байна шүү дээ. Нэг талаасаа сайнын жоохон өргөж өгөөд ийм байх хүн маань ийм байгаад байна шүү дээ гэдгийг хэлээд байна те. Тий. Тэгэхээр нөгөө эр хүнийг ингээ улам гутаагаад улам доромжлоод те. Тэглээгээд ямар ч хүнд таатай байхгүй тийм үгсээр хин ч өөрчлөгдөхгүй. Улам л чихний хаажгаар өнгөрөглийг ингэж хэлээд байна. Эргээгээд харин буцаагаад мухав хэлэх юм уу те. Чи ийм болог бол би уухгүй байсан юм уу. Тэгээд нөгөө босоод сүрсэн базаа гарч ирнэ. Тэгэхээр бид нар бас үгээ айгуу гой бодоод те. Ийм том биетэй ийм ундаг ир хүн. Тэгээ ийм баага шиг ир хүн нэг ингээл орилол босч ирэхээр би юу хийж чадах юм бэ чиний хажууд. Тэгээд ийм фитнесийн багш
нөхөртөө манай нэг таньдаг эмэгтэй нөхөр нь ингээд архиугаад нэг ингээд нударцсан ч гэлөө зөгцсөн ч гэлөө. Тэг чи ийм төмөр өргөдөг гараараа намайг ингээд те ямар амар өвдсөн гэж сананаа гэд ингээд дараа нь ингээд хэлээ уйлсан байгаа байхгүй. Чи намайг юу гэж бодоо чиний наа гар чин төмөр өргөдөг гар штэ. Тэгээд ихнэр нь турангаа жижигхэн чи намайг ийм жижигхэн эмэгтэйг чи энэ гараараа түлхсэн хар энэ хөхөрцөн гэд. Тэгээд нөгөө ингээд харахтаа нөхөр нь амар ингээд нөгөө архиугаа мдээгүй. Би ч юм асуу та хамаа намаагүй ихнэрээ зогцоодох нуудаа. Иймэрхүү байдлаар илэрхийлэх хэвчээс чист хүн зодсон. Мөхчрхийлэгч гээл те ингээд л чамаас болж энд хөрчлөө. Тийм өстой дэл нэг сүр бадраагаал амар хүн зодсон гээл дэвэн дэлхийн хамаатнуудаараа ингээд цоллол. Ингээд нэг асуудлыг дэвэргээд байхаасаа төрүүлээд нөхөртөөгөө ярилцах. Тэгээ энүүгээр одоо би хүчирхийллийг дэмжиж ярьж байгаа биш шүү. Тэ энэ хүчирхийлэл бол ямар ч гэр бүл байхсгүй зүйл. Харин энэ бол зүгээр нэг удаа архиугаад нөгөө нэг юм гараараа нударцсан чинь ихнэр нь тэгж хэлээдээ нөхөр нь дохио авсан байгаа. Тэгчээж яг үнэн те хүчирхийлэлээд байгаа эмэгтэйчүүд за ийм л байх хэвээр. За яах вэ тий. Ингэж л байдгийг гэд нөгөө нэг хүчирхийлэл нь баг дасцсан. Тэгээд өөгшүүлсэн нөгөө хүнээ тийм байдаг шүү дээ тий. Тэгээ бид нар ямар ч байсан подкаст болгон дээр юу хэлдэг вэ гэхээр үнэхээр та өөрөө таны өөр хүүхдүүд хүчирхийлэлд автаад байвал зохиох газар нь цаавал мэдэгд. Та хүчирхийлэлд байх ёсгүй. Та ч үнцэнтэй шүү дээ. Та эрүүл харилцаан дотор байх, таны хүүхдүүд эрүүл харилцаан дотор байх ёстой шүү дээ. Тийм эрхтэй шүү дээ. Амар тайван орчныг эрэлхийлж те амар тайван орчинд байхыг хүсэх нь аргагүй шүү дээ гэдгийг хэлж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар нөгөө хүчирхийлээд байгаа гэдэг нэг өөр асуудал харин зүгээр янз бүрийн одоо асуудал гаргаад одоо агсан сохтуу тавьсан ч гэсэндээ гэр бүлийн өвөр хүүхдүүдтэй янз бүрээр хэлэх тийм ээ. Эсвэл одоо амар тайван байлгадаггүй хүчирхийлэхгүй ч гэсэндээ зодод зохгүй ч гэсэндээ сэтгэл санааны хүчирхийллийг бол хийгээд байгаа тийм байдалд нэргээд бид нар ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Тэр нь чухал шүү гэдгийг хэлээд байгаа штэ. Тэгээ түрүүн чамайг ярьжсэн чинь тэмдэг нэрийн талаар сурж байсан нэг эмэгтэй тэгжсэн. Пүүн нэг өдөр гал түлэх байсан. Тэгээд нэг шүн. Тэгээд нөгөө гал түлээгүй шүн 2 цаг болсон чи амар daarаас ирээд тэгсэн чи хүүн нөгөө галаа түлээгүй яачч унтчих тий. Тэнгүүд маргааш нь хүүгээ зэмлэх гээд айгүйх бодож л дээ. Яаж тэмдэгнэр ашиглаж одоо зэмлэх вэ гэд тий. Тэгээд хүн нэг л удаагийн тийм болсон. Түүнээс хүүгийнх нь тэр байдал нь айгүй төсвөртэй, өөрөө айгүй төсвөртэй, төвчээртэй зан чанартай хичээлээ хийгээд суухаараа заавал дуусгачээж унтдаг тийм ээ. Шөнөөрөө болсон ч гэсэн хийх юма хийдэг. Тийм зан чанартай хүүхэд байгаа байхгүй юу. Тэгсэн чи ээж хүүгээ яаж зэмлсэн бэ гэхээр өглөө босоод сэрээд ингээ босоод ирэхээр миний одоо хүү миний төсвөр төвчээрийн хязгаарын гайхамшиг минь тий. Чи өчигдөр яагаад одоо галаа ингэ төлсөнгүү вэ, хийсэнгүү вэ гэдгсэн чинь нэг хүн би бүр ингэ амар ядраад унтчихжээ гэдэг. За ээж нь ямар ч үсэн шүн босоод төлсөн. Гэхдээ миний хүү дахиад ингэх юм бол хоёлаа пара хөлтөө штэ. Ийм өвлийн хүүтэнд пар нь хөлдөн штэ. Тэ гэж хэлсэн маа. Тэгэхээр тэр ээж болохоор хүүхдэд зэмлсэн. Бодит байдыг хэлсэн үү хэлсэн. Пар хөлдөн шүү ахиж ингэх юм бол. Тэ тэгэх юм бол бүгдээрээ гэртээ амьдарч чадахгүй өөр газар очихоос өөр аргагүй болно. Энэ өвлийн хүүтэнд айлд өвлийг өнгөрөөхөөс аргагүй болно гэдгийг хэлсэн. Гэхдээ хүн за ээжээ гэдээ ойлгосон байгаа байхгүй. За ээж ахиж би тэггүй бодноо. Тэгтээ би үнэхээр унтах гэдэг би танд хэлээд унтчихъя гэж байгаа байхгүй. Тэгэхээр гих мэтчлэн жишээлбэл нөгөө нэг нөхрөө яг яаж сайн талын өрөөж гаргаж ирээд ийм хүн байжээд чи ийм үйлдэл хийгээд дэшүүтэй л гэж хэлэх гээд байна те. Тэгээд энэ дээр дахиад жишээ өгөөч. Архичин нөхөртөө ирчүүд маань маш нэр хүнд болцсон байдаг. Архиудаг гэдгээрээ тэр хүний бүх бусад сайн бүхэн унтарсан байдаг. Архины шилээр хаа. Эхнэрүүд юу яадаг штэ. Сайн талын архи удаг гэдгээр бүх сайн талын дардаг. Дандаа барааны гаргаж ирдэг. Тэгэхээр одоо сая ганагч юм хэллээ шүү дээ. Сайн талын хэлээд сар талын хэлээрээ. Энэ нөө сэндвичний арга те амар олон талах помидор, өрцөө, сир байж байгаад ингээ гоё мах байдаг те. Яг тэр шиг айгүй олон магтаал байж байгаад зэмлэл дунд нь ганц. Тэгээд архиудаг л болохоос биш гэр орноо авч явж байгаа. Орлогыг юусоо дурддаггүй.
архиугаасаа бусад үед тэр амжуулдаг ажил төрөл тэр хүүхдүүдэд зөөж байгаа тэр гарын дүүтэй юм хийж байгаа хаяал ингээл баларчдаг болохоос 2 3 ажил зэрэг хийж байгаа. Ямар гарын урд дүүтэй, ямар бүтээлч, ямар одоо сайн зан чанартай, ямар ур ухаантай, мөн ямар амжилт гавьяа гаргасан, ямар ийм холын хүсэл мөрөөдөлтөй ах дүүсэг тэр хүн чанартай, тэр уудам сайхан тэр зүрх сэтгэлүүдийн таг сандсан байдаг. Тэг яг нөгөө талаар нөгөө арх хууж нөгөө арх хуусаар хагаад нөгөө хамгийн алдсан байдаг ажилгүй, орлогогүй, нэр хүндгүй байдаг. Гэтэл би олон эхнэрүүдээс юу сонсч ирсэн бэ гэхээр манай нөхөр хэрвээ арх уухгүй бол айгүй гинэн цайлгаа. Айгүй өгөөмөр. Айгүй сайхан сэтгэлтэй штэ гэж хэлж байгааг сонсч ирсэн тий. Яг үнэ. Нөхрийнхөө сайн талыг нөгөө харах нүдэл бид нар ингээд халахалж болохгүй. Анх бид нар тэр хүний чи хараад яагаад юунд нь дурлаад гэрэлсэн бэлээ. Тэр сайн сайхан зан чанар түүний дотор байж л байгаа. Донтолт чи өөрөө өвчин шүү дээ. Тэгээд тэр хүн архины ийм өвчнөл тусцсан байгаа болохоос биш тэр хүний мөн чанар байж л байгаа. Тэгэхээр нөгөө бүх юмыг архи руу жихэд харлуулах биш. Тэр сайныг өргөж гаргаж ирээд цаар зүгтээ хослуулж хэлэх. Тэгэхгүй зөвхөн муугаар ингээл цоллоод байвал тэр хүн тэгэл тэр муугаараа л юм. Тэгээ би бас нэг жишээ сонсч ирсэн нөгөө нэг айгүй өслөг эрэгтэй байсан. Тэгээ тэр хүнд хэлэхдээ те өслөг араатан мэнэ гэж байгаа та. Юм хэлсэн гэд те. Гэх мэтчлэн одоо нөхөртөө яаж хэлмээр вэ? Чи бүр ийм гэр бүлийнхаа одоо хаана нээжэж арт түмний ингэж яах гэж бас хэлж болмоор ч юм шиг зүгээр сая санагдлаа л да. Харин тэнийг ийм нөгөө өслөг араатан гэснээс тэр нөгөө айгу өсөрхөг залуу байсан. Тэгээд их нэртэйгээ ингээ айгу бүдүүлэг харьцаж марцаад. Тэгээд ууж ирж мэрчээд ч юм уу те. Тэгээд ихнэр нь ингээд өөртөө айгу энэ ихнэрүүд бол өстой толгооны өвчин эмгтээчүүд чинь тэргээ доош нь чихээд байсан хажууд нь нөхөр нь тэгэхээр ихнэр дууга төвчж чадаагүй. Тэгээд эмгтээ хүн чи өөр хүний хажууд нөхөр нь эмгтээчүүд бол толгооны өвчин гэдэг харчихна. Ямар таатай ах вэ? Тэгээд тэр өөрийнхөө үнцний үнэлэмжийг хамгаалмаар байсан учраас шууд нөхөртөөгөө хүний хажууд хэрэлдэх хэцүү шүү дээ. Тэгээ нөгөө сая бидний яриад байгаа нөгөө тэмдэг нэрийг мань ашигласан юм байна л да. Тэгээ мөслөг араатан минь би дахиж чамд хизээч хоол хийж өгөхгүй. Би чамд хайртайхаа боллоо гэх тэр өрөөс гараа авцсан гинэ. Тэгээ жоохон тоглоом шоглоом яг гараа явахдаа мөрөн дээгүүрээ жоох охтучиг эргэж харчаа яваад гисэн гинэ. Тэгсэн чи тэнд сууж исэн 2 3 ирчүүд бүгд таг болцсон гинэ. Тэгээд таг болж исэн амар учиргүй инээсээ намайг сая юу гэсэн бэ өслөг араатан гэсэн үг. Тэгээд анх удаа эхнэрийнхээ араас очиод тэр хоёр нэлийн олон жил амьдрахтаа нөхөр нь ер нь л уучлалт гуйдаггүй гуйж үзээгүйсэн. Тэгээд намайг уучлаарай ханаа. Би бас хүмүүсийн хажууд арай л муухай ярьчихжээ тий. Намайг уучлаарай гэд. Тэгээ эхнэрээс анх удаа уучлалт гуйж исэн. Тэгээд нөхрөө хүмүүсийн хажуудтай тэнийг мангар чи юу гэдэг намайг энтер гээл тий. Хэрүүл болгоогүй зүгээр ингээд ойлгуулсан. Тэгээ нөхөр нь дараа нь төрсөн өдөр мөдрийн огт сандгүй байжгаад дандаа өдрийн зөрүүлчдэг ч юм уу заримдаа бэлэгтэй бэлэггүй янз бүр байсан чинь яг тэр жилийнхэн төрсөн өдрийг яг зөв санаад бэлэг өгсөн байна. Тэгээ бүр амар гайхаад тэгээ энэ хосын харилцаан дээр нэлээд ажилласан хослолтой. Гайхаад тэгсэн чи тэр бэлгэн дээр айгүй өрхөн карт байсан гинэ. Мэдчихлэхээтэй. Тэгээ ийм ер нь мэдрэмж жоох муутай байсан юм байл. Нөгөө нэг төмөс гэдэг шиг л нөхөр байж. Гөлтөө төмөс. Тэгээд тийм амар сүрхий бэлэг аваа гайхаад нөгөө картыг уншиж мунши харсан чинь тэр картных нүүрэн дээр нэг юм үстэй жижиг амтантай. Тэгээ бүр нөхөр нь тэрийг бүр айгүй юм инээд нь хурж бүр зориуд хайж олоод тэр төрсөн өдрийн санаад бүр тийм карт олж байгаад ингээ бэлэг өгсөн ба. Тэгэхээр бид нар ингээл нөхрөө муу мухаагаар доромжлоол тий бараг цоллол хараахан шахуу байжснаас иймэрхүү хөгжилтөө нэр томьёонуудыг бас ашиглаад сайн үедээ ч хэрэгэлдэг, саар үедээ ч хэрэгэлдэг. Яг эр хүнд тохирсон тий ингээд чи ингээд аяйгуу бухын үзүү шиг ингээд зөрүүд юм аа. Чи айгу маанах тэнэг гэснээс тий. Чи ингээ өөрийнхөө ерөөс арга барилыг таахгүй ямар хөшүү юм бэ? Ямар хатуу юм бэ? Ингэж юу н ярилцвал зүгээр. Яг үнэ. Тэгээ нөгөө яг энэ хичээлийг нэг сонсч байсан чи тэгжсэн. Нөгөө тэмдэг нэрээр ашиглаж зэмлэх юм уу, ойлгох юм уу гэд тэ. Тэгсэн чинь зарим эмэгтэйчүүд нөгөө нөхрөө хөөх штэ гэл тэ. Эсвэл юу гэдгийг итүүштэй штэ гэл ингээр нөгөө нэг эмэгтэй ярьж байсан. Тэгсэн нөгөөдг нь айгу дургу гинэ тэгтэн. Йоо чи болооч тэ ядаргаатай ингээл. Тэгээ дэгдэг гэсэн. Тэгсэн чинь дараа нь тэр одоо нөхрөө яаж одоо уул нь яг нөгөө нэг өөрт нь
юу гэж мэдрэгддэг вэ гэхээр яг нэг тэгж санагддаг юм байна л та. Нөхөр жоохон том биетэй харахаар ингээ панда баавгай шиг айгүй игдүүтэй байгаад байдаг. Тэнгүүд яг энэ панда баавгай шиг гэдгээ ашиглая гэж бодсон гэж байгаа байхгүй тий. Чист амар панда баавгай шиг игдүүтэй штэ. Тэгээд чи ийм байж ээж тийм панда баавгай шиг ийм амар тайван панда баавгай ч өөрөө тий амар тайван штэ тий ингээ харахаар нэг тийм байдаг штэ. Тэнгүүд чи ийм амар тайван ийм дүлгөөхөн ийм игдүүтэй панда баавгай шиг байж ээж чи хайр хуучаад ирэхээр ингээд гэртээ бүр амар болох юм аа. Тэрнийхээ эсрэг болох юм аа бүр тий гэж хэлсэн гэж байгаа байхгүй тий. Тэнгүүд нөгөө нэг энэ игдүүтэйштэй хөөхөнштэй гэдэг үгэнд эрэгтэйчүүд бол ер нь тэгэж юу ядаггүй. Тий гой байдаггүй юм шиг гэж ярьж ирсэн. Тэгээд яг бид нар жишээлбэл эмэгтэйчүүдийг маань хангар шүү тий гүжирмэг шүү дайчин шүү хөдөр чирэг шүү гэж магтвал бидэрт ямар байх вэ тий. Яг үнэ тий. Бараг хангар шүү гэж магтвал доромжилж байгаа юм шиг энэ одоо юу хүн доромжлоод байна гэж бодсон шүү дээ тий. Тэгэхээр нөө зохимжгүй магтаал болчихж байна. Тэгээд бид нар тэгвэл яаж оновчтой байдлаар яг хүүсийн онцлогт нь тааруулаад эр хүний хүсэжсэн тэр магтаалыг өгөх вэ. Тэгээд магадгүй ингээ эмэгтэйчүүд нөхрөөсөө миний хань хөөхөн игдүүтэй сайхан өсгөө шүү гэж хэлвэл таатай тий. Эмэгтэйчүүдэд бол таатай шүү дээ тий. Бидний одоо сонсохыг хүсэж байгаа гоё үгээрээ бид нар өөрийн мэдрэлгүй л ингээд нөхөртөө автоматаар ухамсаргүйгээр магтчихдээ юм байна л та. Гэтэл тэр магтаал маань нөхрийн маань сэтгэлд яг хүрдэг болов. Гэ бодохоор ирчүүд хоорондоо ярьж байгаа ингээ харах үед чийсэн мундаг шүү дээ. Шал өөрөөр ярьж идэг. Би энийгээ янз бүрийн амьтантай дүрслээд тий. Жишээлбэл одоо миний хань үнэхээр ирч хүчтэй, тесрэлттэй, ямар гоё оролцвоо, ямар мэрэгэн шийдвэр гаргасан бэ. Чамаага байхад би юунаас ч айдаггүй. Тэгээ миний ирэмгий баатар, чи бол гэр бүлийн минь баатар шүү. Тэгээ чи минь байгаа учраас өнөөдөр би энд өдөө зэрэгтэй ингэ сайхан амьдарч байна. Тэгээд яг тэр хөдөр чирэг тэр сайхан болчин шүрмэс эр хүнд байдаг, биднэрт байдаггүй. Тэр нөмөр нөөлөг удирдах ур ухаан. Энийг нь одоо бид нар яг эрэгтэй хүн тохирсон тэр үг хэллэгээр нь магтхан зүйтэй юм байна. Тэгээ магтаад тэг ардаас нөгөө хэлэх юм а хэлнэ штэ тий. Яг өөртөө болохгүй одоо яаж болохгүй байна гэж мэдрэгдэж байгаа болохгүй зүйлээ хэлэх гээд штэ. Яг үнэ. Одоо жишээлбэл ирчүүд мань хайнга эмзэг биш шүү дээ. Тэгэнгүүт одоо яг хэлнэ чи минь ингээ анзаараагүй хаа ирчүүд ч ерөнхий бүдүүн тойм. Гэтэл би эмэгтэй хүн учраас миний сэтгэлд ийм байгаад байгаа шүү. Өөргөө зүгээр илэрхийлж байгаа тий. Тэгээд би ч одоо их хүн эмэгтэй хүн бас чамаага бодвол уйхан бас зарим зүйл дээр ийм сэтгэлийн хат те дутууч биш магадгүй шийдвэр гаргахтаа ч гэсэн би чамаага л хардаг гэдэг юм уу те ямар ч байсан би эмэгтэй хүн учраас гэдэг байдлаар яриад эр хүнийхээ тэр гадаад дүр төрөх нэр томьёо хариулт хэлэх ур чадвар те оюун ухаан хэл ярианд нь тааруулж ярих нь илүү оновчтой юм байна. За ингээд өнөөдрийн подкастаар гэр бүл судлаач минь баяр сэтгэл зүйч гана миний бие бит хоёр бол юуны талаар ярваа гэхээр бид нар нөгөө арх ууж байгаа хүний орхиорой гэдэг. Тэгээ зөв хандаарай. Тэгээ орхиорой үйлдэл буруу үйлдэлтэй орхи буруу хандлагуудаа орхиорой гэдэг. Тэгвэл яг яаж хандах вэ? Тэ дараа нь юу гэж хэлэх вэ? Өөрийнхөө чин сэтгэлээ яаж илэрхийлэх юм? Тэгээд гэдэг талаар ярьлаа. Энэ дээр болохоор илүү их одоо эр нөхрийнхөө сайн талын дүүл гэж гаргаж ирээд ардаас нь яг хэлэх үгээ ингэж хэлвэл оновчтой байдаг шүү гэдэг талаар ярьлаа. Гэхдээ олон эмэгтэйчүүд энийг сонсоод энэ ямар агаарын юм яриад байна. Бүтшгүй энэ бол хизээж бүтшгүй гэдэг нэг юм мэдэрж байгаа баг. Гэхдээ би танд нэг зүйлийг баттай хэлмээр байна. Юу вэ гэхээр та сайн зүйлийг олон дахин одоо оролдоод тийм ээ дахин өөрийн амьдралынхаа зуршил болгож хичээх үед үнэхээр энэ таны амьдрал баттайгаар өгөх тийм ээ гайхалтай зүйл байгаа шүү. Тэгэхээр та оролдоод үзээрэй. Тэгээ эхний мэдээж хэрэг 1-2 удаагийн орлогод бүтлгүй болж магадгүй тийм ээ. Гэхдээ та үргэлжлүүлэн яг зүвийг сонгоод сайныг үлдээд явж хахад та хоёрын харилцаан дээр та хоёрын манай амьдрал дээр маш их өөрчлөлтүүд гарна гэж баттайгаар хэлмээр байна. За ингээд өнөөдрийнхөө подкастыг энэ үгээр дуусгая. Тэгээ дараагийн подкаст хүртэл түр баяртай. Баяртай.